За сайн байцгаана уу монголчуудаа ингээд влог хийгээгүй их удсан байна. Нилээн завгүй байлаа. Гэхдээ айгүй гой мэдээтэй. Америк нэгдсэн улсын радио, телевиз болон кино урлагийн эвлэлт гишүүнээр илсэн байгаа. Энэ бол би хувьдаа маш том амжилт гэж бодож байна. 2018 оны жилийн тэр зорилгот маань орсон нэг зорилгоо бүтээсэн. Тэгээд маш их баяртай байгаа. Тэгээд Сэм амьдарсаар л байна. Тэгээд одоо бас нэг аудишн буюу шалгаруулалт орох гээд байж байна. Тэгээд улан маань ирсэн байна. Лос Анжелес хотноо. Тэгээд тэр тийч нэг шар шалгаруулалт хэрэгжсэн. Кастинг гэж байгаа. Тэгээд одоо тийшээ бөөнөрөө явцгаая. Тэгээд энэ маань болохоор одоо commercial буюу рекламны шалгаруулалт байгаа. За бэлэн үү? За. Маш сонирхолтой байлаа. Тэгээд энэ тэнд нилээд ингээд зураг авах жоохон хэцүү байдаг болохоор киноны хот болохоор жоохон зураг авчвал тэгээд загнуулах гал нэг бол зөвшөөрөл асууж байгаа юм байна. Ягаад гэвэл хоёр энэ студийн гадаа болохоор жоохон болгоомжтой зураг авч байна. Цай миний шалгаруулалтыг харсан байх юм уу? Тэгэхээр Америк хөл бөмбөгийн фэнүүдийн зориулсан одоо Америк хөл бөмбөгийн сизон болох гэж байгаа. Тэгээд тэрэн зориулсан реклам байгаа. За тэгээд өөр сонин хачин гэвэл маргааш би дууны дуу оруулах байгаа. Би видео гейм буюу компьютерийн тоглоом. Тэгээ одоо бид хулан битээр явж Trader Joe's итгэн Trader Joe's-ийн хүнсний дэлгүүр орж хоёр хүнсээ цуглуулах гэж байгаа. Тэгээ хулан маань хулан маань энэ дэлгүүрт маш их дуртай. Яагаад гэвэл надаар шоколад их болдог учраас. За тэгээд бид хоёр өнөөдрийн төлөвлөгөөнд маань хүнсээ цуглуулад тэгээд дээрээс нь хүнсээ цуглуулж харьчаад жим орж жоохон хүнсээ гаргаад тэгээд өнөөдөр ялангуяа хөлний дасгал хийх байгаа. Тэгээд харин да амар халуун биш үү? Тэгээд бид хоёр гэртээ нэг хөөрхөн яс мэлхий авсан байгаа. Тэгээд тэрнийг Speedy гэж нэрлсэн. Яагаад Speedy гэж нэрлсэн бэ гэхээр бид хоёр яс мэлхийг амар удаан амтан гэж боддог байсан чинь газар тавьсан чинь нөгөө чинь бүр амар хурдтай мөлхөд халаг болцсон. Тэгээд ямар хурдан алга болчихоо гэдэг нэг газараас олоод буцаага тавьсан чинь бас байхад хангар. Тэгээд бид хоёр аквариум аваад Speedy. За энэ манай хөөрхөн яс мэлхий маань байна. 4 настай. Хатинг надтай хараа ярьтин. Одоо яг хөрөнгүүд
Минийэр барих гээд үзтээ тэнгүүд бүр амар хурдан. Спири. Бажигтаа тал. Спири. Бүрдээ за одоо яг нааж гацчих. Гарцсан. Инстаа нэг амар хэцүү замаар яваад өөр унаад. Өмнө ингээд одоо харьцангуй гайг болцсон тийм. Тэгээ одоо дасцсан өмнө ерөөсөө Бүрдгүйс. ясан дотроо орж гарч ирдэггүйс тэр. Нүрээ хурцсан. Ой, спири. Мангар хурдан бууцтай. Тэр чи анх энийг авчаа за энэ өстө мангар удаан амтан байгаа даа гэж бодсон юм чинь. Одоо хартаа ингээд бүр явах. Бөмчг баавау. Тэгээ хүнсний дэлгүүртээ өрөөд ирлээ. Үсний дэлгүүр амар хүүт. За тэгээд хоёлаа дэлгүүрлэг алах уу. Авокадо арьсанд маш сайн. Хамгийн харамсалтай Монгол авокадо бүр амар үнэтэй. Нэг удаа Америкас 2 удаа ингээ авокадо авчиж байгаа хятад баригдаад хятадтай байсан. Энэ болохоор амар хямдхан. 5 ширхэг 6 ширхэг 2.99. Монголд ингүүд 2 ширхэг 8 9,000. Crazy. дахиад нууцаар авчих юм бол. За хамтлагааны дасаг. Нэр юу авчихсан? Чи энэ дамлахад гэж ирдэнэ. Юу байгаа бэ? Харуул. Гоё байна. Тэгээ сэнтийнх чойржос үнгүй кофе өгдөг. Энэ удаа ийм кофений кофе байна. Чи кофе гэнэ? Хүнсээ цөглөвч дуслаа. Би бай. Ачуу. За юу авсан бэ? Oh. Би амар сериусны явах хэрэгтэй байх гэж. Well. Wait. Чи надад нэг юм аваад ирсэн үгүй юу? Шоколад. What is it? No. Шоколад марчиж. Буцаа бухаас. I don't want to eat chocolate. Яасан бэ арай? Хоёул жим юм нэцтэй. Жим явах гэж шоколад идэхгүй юм уу? Тэгтээ шоколад бай шүү. Би одоо задлаад идлээ. No. Одоо идэхгүй жим юм. Миний дуртай юм. Хоёр удыг авсан да. Хизээ авчихсан би. Нууцаар. Хайраа. What? Гэртээр чи шүү. No. Building a character. Юуны номлоо? Станиславскигийн жүжигчдэд зориулсан ном. Building a character гэж үгс үү? Дүрийг бүтээх юм. Дүр бүтээх. Building Гэсэн. a Гэдэг чинь character. дүр бүтээх.
тэр дүрийг Тэр гэж хаана вэ? ийг гэдгийг авч хайж болдгийн монгол хэлний дүрм. Заримдаа түүнийг хар But За монгол хэл зааж байна одоо. За. За хэлтээ одоо. Би одоо сурмаар байна монгол. Одоо би санахгүй байна дараа. Би сая монгол хэлэнд айгуу. Гэхдээ дүр бүтээх, дүрийг бүтээх хоёр ч ер нь хайж болж байгаа үстэй. Тийм. Гэхдээ би дүр бүтээх гэжсэн тийм. Би дүрийг гэж хэлсэн. За үзэгчтэй аль нь зөв бэ гэдгийг биднэрт хэлээрэй. Дүрийг бүтээх үү, дүр бүтээх үү? Хөөе би дүр бүтээх гэж хэлсэн биз. Хөө ёо. Шууд нөгөө за би чамд одоо энэ видеог хэргүүлээд үзүүлэн зээ юу. Ой. Тий яг тэгсэн бэ гэхээр одоо саналаа. Building a character гэж байгаа биз. A гэхээр энэ болохоор зэрэг нэг дүр. Тэгэхээр тэр дүрийг гэж за зүгээр тийм мэдрэмж, тийм амар буруу биш ч гэсэн мэдрэмж нь өөр байгаад байгаа байхгүй юу? Гэхдээ дүр бүтээх гэдэг нь яагаад буруу гэж? Яагаад тийм амар буруу гэж? Хэрэг байгаагүй бол building character гэвэл дүр бүтээх болчиход байгаа байхгүй. Building a character гэхээр ямар нэгэн дүрийг бүтээх. Харин ямар нэгэн дүрийг тэр ямар нэгэн дүрийг гэж байгаа юм. Гэхдээ дүр бүтээх гэж дүр орчуулж болох бүтээх юм уу? чинь general ерөнхийд нь хэлээд байгаа байхгүй юу? Тийм, ерөнхийд нь ямар нэгэн дүр бүтээх. Хэрэг A-г байсан бол building character гэх юм бол дүр бүтээх болж байгаа байхгүй юу? Building a character гэж болохоор дүрийг бүтээх гэж надад шууд бууж байгаа байхгүй юу? Надад болохоор шууд дүр бүтээх гэж бууж байгаа юм. Тэгэхээр манай үзэгчид одоо хинэн зөв яриад хинэн буруу яриад байгааг тунгаан шүүгээрэй. За бид жим рүүгээ явж байна. Тэгээд бид хоёрын амьдардаг газар маань Koreatown гэж байгаа. Тэрэ. Тэгээд энд баг Америкийн хамгийн том Корея хотхон баг ихэд байдаг. Тэгээд хаасайгүй ийм солонгос бичгтэй. Яг л ер нь солонгосч явж байгаа юм шиг л байдаг юм дөө. Тэр үү. Тэгэл энэ тэн дэлгүүрт оронгоо шууд өөдөөс жаняасаа гэж шууд солонгосоор юм. Солонгос дэлгүүрүүд их байдаг. Тэнд бас байна. Солонгос бичиг. Ишигээ харагдав. За тэгээд ингээд Koreatown маань нэг иймэрхүү За хулан өнөөдөр workout хувцсан ийм хувцас өмсчээ. За ганц мод үзүүлж. дахиад өөр дахиад өгч ямар ирээд минь явж байна 24 hour fitness 24 цаг ажилладаг 24 цаг ажиллах болохоор хэрэгтэй яа тийм төхөнтэй яа тэгвэл дуртай үедээ ирээд саун сууж